Ой, bir can kapısına bir daha çünkü kurumcu oranı За өдрийн мэнд өглөөний мэнд. За ингээд төр чургалсан паразитууд барилгын хөгжлийн төвийн дараагаар хөдөө аж ахуйн трактор компани дээд сургууль төгссөн зоотехникч нөхөр барилгын ерөнхий инженерийн албыг гашаад сууж байгаа тийм ээ. Энэ насрай. Тэгсэн чи одоо инженерүүд эсэргүүцээд заяа өдөр дээр лооцсон бараг тэмцэж байгаа юм байна. За зүв. Би хэлсэн шүү дээ. Ер нь нэг имийг дотоо хайж болохгүй. Нэг бузраа зэгслээд дараагийн бузрыг харуулъя. Ингээд үүдэнд нь лооцсон бариад зогсох хүмүүс байна уу гэсэн чи ашгүй байна гэд энэ залуу ашгүй хүрээд ирлээ. Энэ хүмүүстэй цог. За чи юу хийдэ? Тийм үү. Ингээд сайн биш шүү дээ. Одоо ингээд тэмцийн улгаачуудын эсрэг заяа. Одоо энэ хараа. Энэ Батамгалан Баян зүрх дүүргийн Монгол ардын намын гишүүдээр барилгын хөгжлийн төвийг дүүргэж байгаа. Сая санхүүгийн дараагаар нь Баян зүрх дүүргийн намын орооны гишүүнийг авсараа тавьдсан байна. Барилгын хөгжлийн төвийг. Хуулийн хэлцээний дараагаар нь бас нэг одоо бараг гэр бүлийн докторгүй бараг нөхөр мөхрөөсөө салцсан нөхөр нь аригчин болсон нэг нөхрийг авсараа тавьдсан гэж байна. Мэдээлэл ирж байна шүү дээ бас Ингээ өдөр болгон зогсож агс мэдөө. Тэмц. Одоо энэ Монголын энэ иргэд залуучууд тайван байх. За энэ нөхөр шүү дээ. Барилгын хөгжлийн төвийн даргын үүрэг төр орлон гүйцэтгэгчээр трактор компани механик хууль ус томилгоо ажиллаа гэж байгаа шүү дээ. Трактор компани механик. Аль энэ нэг нээлттэй хаалганы өдөрлөг хийж байгаа гэсэн. Аль ороод хэдэ. За сайн байцгаана. Нээлттэй хаалганы өдөрлөг хийж байгаа гэсэн нь. Сайт майт дуудсан гэсэн тийм ээ. Мөнгө тэрийг дуудаж мөнгө өрөөд яах вэ? Би яваад орё. Тэр 5 давхар гэсэн үү? Яг гах нуудахгүй. Гараа авч. Нөгөө трактор компани механик байна уу? За трактор компани механик Төв аймгийн Монгол ардын намын дарга нөхөр Монгол улсын барилгын инженерүүдийн орой дээр гараас суудсан зөвлөх инженер юу да ерөнхий инженер зөвлөх инженер байдаг хүний одоо юу ч одоо тий аач хүн тэдний дээр гараас урагдчих болохгүй шүү дээ. Та энд ажилддаг уу? Нээлттэй хаалганы өдөрлөг хийж иргэнэ. Тэрэнд ирж байгаа юм уу? Та энэ барилгын салбарынхоо танай барилгын салбарыг тэгээд трактор компани механик хүн ингээд мэрэгжлийн бусан өдөртэй байж байгаа нь ёс зүйд нийтэх үү? Нийцэхгүй те. Одоо дотроос нь энэ сайхан инженерүүдэд шалгаруулаад тавьчмаар байгаа байхгүй юу? Нэг юм хийсийг гүйцээж дараагийнхаа амир орд юм уу? Эхлүүлсэн. Монголын ерөөсөө хууль ус томилгоо бол ингээд Монголын нийгмийн булаг ийм болгож байгаа шүү дээ. 5 давхар гэсэн нь хаана гэсэн бэ? Энд юм уу? Ангид дэше гарах юм уу? Тэр их барилгын салбарынх юм байна. Ирж байгаа юм байна. Эсрэг биш шүү дээ. Трактор компани механик нөхөр байна уу? Захиргаа ажихын хилцсэн мэлсэн. Энийний дараагаар нэг өөрийнхөө гөлгийг дагуулад ирсэн байсан. Ер нь ингээд бүх байгууллага бодорчод байгаа маа. Мэргэжлийн бус хүмүүс ирнэ. Ирэхээрээ жолоочоо дагуулж ирнэ. Туслахаа жолоочоо солино. Нэг хувийн компани шиг авиралдаг байдлыг бол тагсан зогсоох хэрэгтэй. Ер нь бол өнөөдөр тэр туслах нь тэр байгууллагын бичих хэргийг боловсруулдаг мэргэжлийн бичих хэргийн хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэр цай копи зөөлөгдөх хүн байж болохгүй байхгүй. Нээлттэй хаалганы өдөрлөг. Сайн байцгаана уу? За байж байгаа.
За энийг мик хийгээтэй да. Нээлттэй хаалга нэвтрүүлэг хийж гинэ. За энэ дээр би нэг зон вана сонсогдож байна. Энэ дээр тавьчих. Энэ сонсогдож байна. Дуу зүгээр байна. Дуу зүгээр байна бичээрэй. За ингээд сайтууд энэ төр ирсэн баг шиг байна. Санхүү эдийн засаг хэлсэн. Энэ юу танилцуулга юм аа? Энэ санхүүгийн хэлцэг нь үү? Сайн байна уу? Энэ Баянзүрх дүүрэг юм аа? Тэм үү? Зөв энэ мэрэгжлийн хүмүүс уу дандаа? Тийм манай мэрэгжлийн хүмүүс байна. Та юу гэдэг вэ? Би эцэг дараа. Зөв барилгын мэрэгжлийн инженер үү? Би 2015 оноос мэрэгжлийн асуумэрэгжлийн 11 жил. Одоо зөвлөх инженер үү? Зөв. Танай дарга бол энэ үүрэг гүйцэтгэгч чинь трактор компани механикч юм биш үү? Хөдөө аж ахуйн салбарын барилга дээр ирсэн. Тэгээ та нар энийг хараад ингээд жүжиг тоглоо суугаад иж бодд юм. Дотроос нь тэмцэхгүй энэ улс орны чи буруу томилгоо улс орныг дампууруулж шүү дээ. Яг нэг үгүй хэлэхэд. Тэгэл дээрээс нэг төрийн өмчийн орноос барилгын яамнаас засаг солигдсон ингээд нэг намын шахаа ирдэг байдал зөв юм уу? Ер нь буруу өстэй. Ингээд та нарын дээрээс баач шээж шүү дээ ахынтоо. Бид нар бол яг нэгтэй халуун өдөр магтлан хэлцээ ингээд хэлсэн байна. Тийм үү. Ингээд бас За би энийг микциктэй бас энэ дэр ингээд наачдаг. Яриа зүгээр байна уу? Хот суурьшлийн төлөвлөлтөд хэлсэн юм уу? Сайн байна уу? Ажлууд нь тавлаг уу? Мэргэжлийн барилгын инженерүүд үү? Судлаач нь мэргэжлийн салбарын хүмүүс үү? Энэ салбарын энэ чухал салбарыг зөвлөх инженер, ерөнхий инженер удирддаг юм дээр трактор компани механик ирчихжээ. Монгол улсын боловсон хүчний буруу бодлого ингээд Монгол улсыг дампууруулад байгаамаа. Та нар энэ дээр ямар байр суурьтай байна? би энэ асуултыг гаргаж. Гэхдээ яг би танаас энэ салбарын удирдлагч дээрээс чи мэргэжлийн бусуу ирээд баач шээгээд байна. Байхгүй нөө. Ахын дэ барилгын инженер үү? Тэ мэргэжлийн барилгын салбарын инженер хүн байна шүү дээ. Одоо чи ингээд доороос нь ингээд мэргэжлэгээс ахуулаад ажиллаад байдаг чиний дээгүүр нэг намын нэг шахаа ирээд 20-30 жил ингээд зориг тавиад зүтгээд барилгын оройд нь гарна гэжсэн чи нэг байчка дээр чи ирүүд Монгол улс шударгаас байна уу? Залуучуудад ийм дээр үс бодлоо илэрхийлээд дуурах хэрэгтэй шүү дээ. Энэ нийгмийн чи одоо энэ дарга нар 30 жил бузарлаа ичлээ шүү дээ. Тэрний жишээ нь энэ шүү дээ ахын дөө. Тийм биз дээ. Тэ. Сайн байна уу? За бас барилгын салбар руу багш үгүй та. Зөв. Лаборатори. Лаборатори бол асар өндөр нарийн техник, технологи тийм ээ? Шалгаруулах хэрэгтэй. Тэгвэл энэ барилгын салбарт мэргэжлийн инженер хүн одоо удирдах хэрэгтэй зөв үү? Тэр бол одоо ийм аргаар өдөртнө. Энд чи мэдэхгүй шүү дээ. Ийм томьёогоор өдөртнө гэсэн үг байхгүй. Тэр Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын авгаа орцсон байна. Авгаа, Насир. Мандрууга явуул яасан. За сайн байна уу? Танд хүн багч. Чи энд ажиллаж байгаа юм уу? Юу хийж байна ахын дэ? Сургууль судалгааны хэлцээ. Монгол улсад хэдэн зөвлөх инженер үүдээ? 3000 гаруй зөвлөх инженерээс ганц барилгын хөгжлийн төвийг нэг өдөртөө авчих инженер олдохгүй нөө. Сонгон шалгаруулаач. Нөгөө хэн хайцсан?
Зовооч энд нэг үдний гашилыг авч жагаад. За битээ жүжээд. хэмжээг нээж үг хэлнэ юм аа. Барилгын хөгжлийн төвийн захирал. Механик. Эндэр төрж байна. За механик. Трактор компани механикаар шудраг зарлаарай. За яа юу хэлэх нь харъя. Хэдэн үндэт зочид төлөөлөгчдөө төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлт аймаг нийслэл сондуугийн барилгын салбарын удирдлагууд мэрэгжлийн холбоо инженер хэрэглэгийн ажилтнууд иргэд барилгын салбарын хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчихдээ. Барилгын хөгжлийн төв төрийн хөгжилд ажилд ороод үйлдвэрийн газраас өнөөдөр зохион байгуулж байна. Барилгын хөгжил нээлттэй өдөртөг арга хэмжээ эхлэхэд бэлэн болсон байна. Энэхүү арга хэмжээнд манай байгууллагын үйл ажиллагааг та бүхэндээ нээлттэй танилцуулгаас гадна барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, боломж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг нээлттэй ярилцах, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой нээлттэй өдөрлөг гэж бид үзэж байгаа юм аа. Барилгын салбар бол улс орны хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдрах орчинтой шууд холбоотой стратегийн салбар юм аа. Өнөөдөр дэлхийн дахинд манай салбар Стратегийн салбар мэдээлэл өвөгдөд суурилсан шин шатанд шилжиж байна. Барилга байгууламжийн зураг төслөл, магадлал, барилгын ажил, хянах чадварын мэдээлэл, салангат бичиг баримтаар бус нэгдсэн мэдээллийн орчинд удирдагдах гээд нэг Монгол Ардын намын торол ирчээл барилгын талаар аач байхгүй ингээд худлаа шаагаас сууж байгаа. Энэ Монголын хөгжил юм уу? зэрэг бодлогын хүрээнд Тийм биз дээ. төрийн үйлчлэгийг илүү ил дод шуурхай Энэ жүжигийг одоо 36 жил харлаа шүү. хэрэгжлийг анхан ажилладаг. Иймээс барилгын салбарч энэ өөрчлөлтөөс хоцрох ёсгүй гэж бид үзэж байгаа. Өөрчлөлтөөс хоцрох ёсгүй гэнэ. Бид салбарын үйл ажиллагааг үе шатаагаар Сайхан шааж мэдээлэл зөөрөлсөн илүү ил тод дижитал систем Трактор компани механикийн хэлбэрийг ингээд инженер байна. Барилгын төсөл эхлэхээс ашиглалтанд Миний юу их чамд явна хамаатай. нэг орчинд бүтгэгдэхийн хэрээр шийдвэр гаргалт илүү бодит мэдээлэл Надаас илүү тэр механик ч муухай харагдаж болж мэрэгжлийн хариуцлага тодорхой цаатаа болно. юм уу тороолууд нь ирсэн. Энэ бол төрийн байгуулалтын систем. Одоо бид алин болгоо мэрэгжлийн салбарыг мэрэгжлийн бус буракуудаараа тороолдох бай. Инженер, зураг төслийн Юм компани, сонстой. гүйцэтгэгч, захиалагч, Авиг гараад ирэхээр нь бас асууцгаа юу. хамтын оролцоод болгуулах салбарын дижитал Гоё шээ. экосистем юм аа. Дижитал шийдэл гэдэг нь зөвхөн технологи солих үйл явц биш ээ. Энэ бол салбарынхаа үйл ажиллагааг илүү ил тод хариуцлагатай тоон суурилсан болох шинжил гэж харж байгаа юм аа. Барилгын салбарын 100 жилийн орог бид бодит үр дүн хэмжигдхүүц өөрчлөлтөөр ухтах ёстой гэж үзэж байна. Төр хувийн хэмжил, иргэдийн холбоо, ингээд нэг хурал хэрэглэх ажилтнууд, иргэдийн бэлц тавилттай юм уншаад мэдээлэл ажил дижитал технологиор тулгуурласан шинэ үеийн барилгын салбарыг хамтдаа бүтээн гэдэгт бид бүрэн дүүрэн итгэлтэй байна. Өнөөдрийн нээлттэй өдрөөлөлд оролцож байгаа санал бодлоо хуваалцаж буй та бүхэнд дахин талархал илэрхийлье. Манай хамт олон та бүхний санал хүсэл шүүмжлэлийг зөвхөн өнөөдөр бос цаашид захин болон нээлттэй хэлбэрээр байр бүлээн авч анхааралтай сонсож цаашдын бодлого үйл ажиллагаанд туслан ажиллах болно. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Өчигдөр үйл ажиллагаа эхэллээ. Цаасан байна өдрөө минь. Хоёулаа нэг хоёр үг солилцооч ба. Илч үйл ажиллагааг сайсан бодос баярлаа. Биш та За одоо би та хоёулаа гараад нэг хоёр үг сольчих би тэгээ явъя дөхөө. салбарынхаа төлөөд Сайт мэтуудад хэрэггүй. товч танилцуулгыг 25 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудын хадлаа товчхон танилцуулгыг яа. Чи мэрэгжлийн хүн мэрэгжлийн салбар дээр За барилгын хөгжлийн төрийн хөгжлийн газар
Ойлгож 2012 байна. оны засгийн газрын Ингээд жүжиг тоглоодохоор Монгол улс ингээд за мөн 2013 оны Энэ одоо хүмүүсийг өмдлөө шүү. 2014 оны чи ингэж жүжиг тоглоод яад. хэрэгжүүлэх үйл ажиллагаа Инженер чиргүүл бол инженерийн талаар аач тодорхой ургаж бодчих юм уу? эргэцэн хувьд үйл ажиллагаа Чи өөр салбарт очиод Төгс хүрсэн байна. сонгон шалгаруулах зардал байна. За одоо хамгийн сүүлд бол манай байгууллага Энийг ч биш хагас. бодисордооны Хоёулаа гараад нэг хоёр үг солих. өөрчлөлт хийж Мэргэжлийн хүмүүс энэ арга хэмжээг за энэ хоёулаа гараад хоёр үг 242 арга хэмжээтэй батлагдсан. За энэ гараад эндээс бол одоо боловсролын зэргийг харах юм бол мэргэжлийн хүмүүс юм яа. магистр зэрэгтэй 36 хүн, за бусад бакалавр зэрэгтэй 206 хүн байна. За мөн зөвлөх тэргүүр Бакалаврч хүн энд нэг байна уу? 28 инженер техникийн ажилтан байна. За мэргэжлийн бакалавр байх 67. За насны бүтээл үзэх юм бол 25-аас 45 насны яг эд тээж Хоёулаа гараас залуучууд бол 80% эзэлж байгаа юм. Хоёр үг солих. Төрийн байгууллага ажиллаа хийж Залуусаас Чи төрийн байгууллагын ажлыг узгарлаад байна шүү дээ үгүй. Чи за манай байгууллага бол ер нь 2000 Баялаг тухайн 34 яг зүйл байсан. Төрийн захиргааны байгууллагын тийм биз. одоо 10 чигүүргийг хэрэгжүүлж байгаа. Яг чам шиг нам дагсан нөхдүүд ингээд дараг гэдэг шааж ирээ суугаад тахаа. Засгийн газрын 21-р тогтоолоор бол энэ Муухай харагдав. хэрэгжүүлэх 10 чигүүргийг одоо Мэргэжлийн хүмүүсийн юм яар. Хоёулаа гараад байгаа. За энэ бол мэдээж тав хүмүүс мэдж байгаа. талаас нь танил. Захиалгын хэлтийн үйл ажиллагаа. Би зүг талаас нь танил. Дээрээс Дээрээс юм аа. Дээр нэг мэргэжлийн хүмүүс трактор хэмжээний механик ирчгэр чинь. За тэгээд Бузар харагдуулаад байна. Монгол улс өчгөө байгаа шалтгаан энэ Сан санаа. Чи ягаад тэр санхүү эцсийн дараагаар нь Батамгалангийн Монгол Ард намын баялаг хүнээс хамилж байгаа шүү. технологийн заавар тохирлын Оронтой гараа батлах. За мөн инженерийн ажилчдын одоо шалгуур сургалтыг зохион байгуулах. За богод ярих Техник 10 чигүүргийг одоо За, гараад ярих гэж хэрэгжүүлдэг ийм юмч байгуулга байна. За гараа. За бидний 2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг бид та бүхэнд товчхон танилцуулъя. За бид бол томоохон мега төслүүд дээр бол одоо захиалгын хэлтийг хийж хэрэгжүүлсэн. За эндээс 34 тул одоо барилгын хөгжлийн жид 30 сая асуудал дээр нүүрс баяжуулах чадaltaй нүүрс баяжуулах үйлдвэрийн энэ том бүтээн байгуулалтын ажил захиалгын хэлтийг хийж хэрэгжүүлж ашиглалтын төлөө өгсөн хүлээлгээ өгсөн байна. За мөн Улаанбаатар хотынхоо одоо хүн амын 50% нь оршин сууж байгаа Улаанбаатар хотынхоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нээж өгч байгаа. Энэ бохир усыг татан зайлуулах одоо өдөрт 250,000 м3 бохир усыг зэвэрлэх хүчин чадалтай шинэ зэвэрлэх байгууламж маань мөн хүсэлтийн ажил дуусч одоо ашиглалтанд ороход бэлэн болоод байна. За мөн энэ одоо стратегийн аж холбогдолтой 30 сая тонн нүүрс баяжуулахын чадалтай үйлдвэрээ нүүрс түргэн нүүрсээр хангах конвейерийн энэ том төсөл 12 оны 6 км-тэй конвейерийн том төслийг бол мөн саяхан оны өмнө гараад өгч ерөнхий сайдын нэгжид орсон. Энэ том бүтээн байгуулалт мөн захиалгын хэлтийг хийж ажилласан байна. За мөн бид бол одоо энэ түүхийн нээлттэй холбоотой одоо энэ дэлхийн нийтэд одоо Та нар трактор компани хүнээр өдөртөө бити жүжиг тоглоод бай. За юу. Өдөрлөгч шиг. Нэг тороод нь тэнд солиороос сууж байна. Өдөрлөг гинэ. мөн захиалгын хэлтийг хийж Монгол Ардын намын 20 ус суулгачаад тэгэл жүжиг өдөрлөг гişаач. Өдөр санхүү хэлтсийн дараагаар Монгол Ардын намын Баян зүрхийн хүн ирсэгс Батамгад хаа байна? За ингээд байгууллагын дарга солигдож болно. Ирэх болгондоо ингээд нэг гаднаас нэг багаараа ирж байгаа нэртэй ийм нөхдөөтэй ирнэ. Гадаан дооцсон бариад зогсцоо юу. Тэмц. Ингээд энийг жүүж. Би нээстэй адрын шүү дээ. Нэг яхаар ингээ хаалтаа. Нээстэй адрын шүү дээ. Хин чирч үзүүлдэг хэрэгтэй. Тэр Шаханда. ганцхан асуудал. Бүгд хүмүүс нэг жоохон юм сонсож байж байгаа. Аач сонсож юм гэдэг шүү дээ. Энэ байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа. Би чамд болохгүй та дараа юм асууж. Дараагийн асууж байгаа шүү дээ. Хөрөлөвч За энэ хүн бол энэ нөхрийг дагаж ирсэн чаавас. Ингээд нэг нам дагаад дарга дагаад явахаас залуучууд их хэрэгтэй заяа. Йоо. Юуд энэ иргэн байшаа сад дотор засчих юм чи адилхан бас. Чи ямар юм дарга гэж яах юм бэ?
Хувийн өөрийнхөө хажуухаар олон нийтийн үйл ажиллагааг Олон нийт төрийн юмд иргэд өсөл бодлоо илэрхийлэх нь байна. За тэгвэл тааж би бас ярьж өгье л да. Та одоо ингээд энэ олон нийтийн үйл ажиллагааны хүнд хуржээд өөрийнхөө хувийн татварыг За би яах вэ? буруу зүг Характер кампани механика ерөөсөө жүжиг тоглоод суулга болоо ахын тоо. Чи залуу хүн байж ингээд нэг нам дагаад дарга болчих гээд далдхан жинтгээ болоо. Та нарыг харахаас бөөц өгч байна. За яах юм тоо. Чи энэний багийн түш. Багаараа яах вэ? Хулгай чамд дагуулж ирсэн шүү дээ. би баг Чиний урган дараагаар ирсэн шүү дээ. Энэ нэрээ дарганы төсөөлөөр чамайг ажилд авсан. Чи барилгын талаар чи юу мэдээ? Жишээ. Худлаа шаагаад нэг зангаа зүүсэн нэг юм үсээ гэлсэн нэг нам дагсан бацаанууд ингээд одоо яан та яан. За ийм хөш гадааны тэмц лоодон барь зогсох. Мөнгө хэрэгтэй гай. Чи гадаан лоодон барь зогс өдөр болгон төрөмч орон дээр очицаа ёо. Энийгээ нэг жүжиг ингээ хийж байгаа ажил энэ чаавас. Авах баг. Гадаан сайхан лоодонгоо барь зогсч зөө. Тий, тэмц. Одоо нэг юмыг гүйцээж мухралж иж дараагийн бузрыг аруулахгүй бол сэглээд байна өнөөдөр. Монголоор дөрвөн бузрын сэг зөндөө байгаа шүү дээ. Энэ үгүй л хэд. Тэгэхээр нэг милисэн гөлисэн байж ка ирцэнд ингээд удаа шаагаад Айгуу гой цараадаг ингээд би яатаа. Чи юу гэдэг вэ? Гоёч хийгээд ингээд зогсчих. Чи барай нэг дөрөв. Үүдээ үүдээ. Мэргэжилт юм хэд жил ажиллаж байгаа? 6. Тэгээ одоо чиний хяналт шилжилгээгээр ингээд дипломгүй хүн дээр чи ирээ суунагддаг хяналт шилжилгээнд нийцэж байгаа юм. Чи энэс хяналт шилжилгээ хийх хэрэгтэй шүү. Чи энэ болохгүй. Ахаа болохгүй гэж гоё хэлж өгсөн. Чи хяналт шилжилгээгээ даргийнхаа дипломноос шалгалаад эхэлчих л дээ чи. Ерөнхий инженерийн 50 шаардлагыг тавил л да чи. Зөвлөх инженерийн шаардлагыг тавил л да. Чамд хяналтын инженер хийж Монголын төрөөс цалин өгч шүү. Ажиллаа хэл дээ. Ийм сайхан ажлыг чи Тэгээд шолдрогоос нэг ардын намын тороод ирсэн. Дээр чинь гараад худлаа шаагаад өдөрлөг энтер гээд суугаад байж байгаа нахад шолдрогоос шүү дээ. Монгол ус хөгжихгүй байгаа нь энэ шүү дээ. Үнэ биз дээ. Үгүй нэр шүү дээ. Бүх салбар дампуурц. Тэрний нэг жишээ нь шүү дээ. Тэгээд худлаа шаагаад хэдүүн цуглуулц өдөрлөг гээд харин зардал. Тэгээд өдөрлөгөөр нь юу гэвэл нэг өөрийнх нь ойр тойрны хитэн тороод удал ирсэн ба шүү дээ. Дандаа Монгол ардын намын танаа тэр сайн нэг санхүү хэлсэн дарга шинээр томилогдсон гэсэн үү? Баян зүрх дүүргийн Монгол ардын намын орооноос Батамгалан барилгын сайдч томилсон. Чи энийг хянаач шалгаач. Ахын тоо. Энэ шалгалт шүү дээ. Чи ажиллаа хийхгүй шүү дээ. Тэ. За тэгээд энэ нэг хууль хэрэгцсэн газрын дараагаас нь бас баян зүрх дүүргийн Монгол ардын нам ирсэн. Одоо ингээ ялсан нам мэрэгжлийн хүмүүсийн дээгүүр гараад баага шигээ байж бол Монгол ус хөгжихгүй байх юм даа. Та нар шаардлага тиймнээс тавих хэрэгтэй шүү дээ. Монгол болж байгаа юм байхгүй шүү дээ ахын тоо. Тэ биз дээ. Тэгэхээр нэг засаг солигдно, нэг муу засгийн тороод ирнэ, дарагдаад худлаа шаана. Ишиж амьдрмаар шүү дээ нэр аа. Тэгээд доор нь өдөрлөг энтергээд нэг 5 цаас үрж ядаад худлаа хуцаад. Өнөөдөр байгууллагын дарга нар байна шүү дээ. Дарга болох юм бол автобусандаа суугаад мэрэгчлэнүүдтэйгээ адилхан ажилдаа ирдэг байх хэвээр. Машин унан, жолоочтой. Алцаж чадахгүй бол үснээ хийж дарга хийдэй хөөш. Тэ? Тэгээд туслахаа солино. Өнөөдөр байгууллагын ахын дэ чамаас нэг дахиад нэг юм асууж хяналт шилжгээний юм баг шүү. Даргын туслах нарийн бичиг гэдэг нь мэрэгжлийн бичиг цаас боловсруулах чадвартай нарийн бичиг байдаг. Мөн үү? Энэ байгууллагын баг архивын ангачны материалыг бүрдүүлэгч байдаг шүү. Тийм биз дээ. Тэгээд ирээд туслахаа солино. Нөгөөх нь салбарын бичиг баримт юу ч мэдэхгүй байж гээ. Тэгээд юу шүү дээ. Энэ байгууллага дарга шинээр ирэх юм бол туслах нь хэвээрээ байж байгаа хэвээр. Туслах гэсэн даргадаа хяналт тавина. Чи өөрөө хяналтын хүн. Хяналт эндээс бэлэн шүү дээ. манай хоёр их чиг нэг ядарсан хоёр их ч байгаа. Надтай цуг яваа. Өө чи үүдэнд лооцсон бариад эн чинь шууд 1000 төгрөг суу. Бүгдийг нэг хоолаад хөөгөө явуулж. Аа Чи надад лооцсон бариад орох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ арай. Энэ даргын машин агараа авчихсан. Байхгүй. Энэ барилгын салбарыг болтой тийм ээ. За нөгөө трактор компани механикч чинь ингээ ажиллаа хийгээд сууж байна. Тэгээ төрийн өмчийн орооны дарга цэнгэлээ. Энэ жүжигээ хизээ зогсоох вэ? За барилгын сайд Батамгалан ч гэж угаасаа бала петка байгаа. Тэрнээс үл юм хүлээгээд нэмэргүй. Тэр бол нэг зодоон зохио ярьсан үл үт хулгаач байгаа.
Монгол улсын өнөөдөр бодит байдал үнэхээр хэцүү байгаа. Ард түмний амьдрал явааг ямар байгааг мэдж байгаа шүү дээ. Бид нар ингээд төрд ажиллаж байгаа төрийн албаныхнаас ахуулаад төр зэгцтэй чадварлаг байжээж ард иргэдийн амьдралыг сайжруулах болохоос нам дагсан ийм тороолууд, ийм долдойнууд тэгээд нэг намынхаа төлөө сонгуулаар амиа өхөөс наад зүтгэн амар хялбар аргаар амьдрахын төлөө явдаг ийм сул суудал дуртай, даргын суудал дуртай хэдэн паразитуудаас болж Монгол улс дампуурж байгаа нь үнэн шүү дээ. Тэгээ нэг асуудлаа шийдээд дараагийн асуудал руу ормоор байна шүү дээ. Тэгээ иргэд өнөөдөр тэмцэх хэрэгтэй шүү дээ. Чи дооцонго бариад эн чинь ингээд нэг хэдэн хүмүүстэй зогсол доо. Би та нарыг хэлээ өстэй. Надтай нийлээд тэмцэх хүмүүс байвал ирээд би ингэмэр өдөр болгон энэ төр чадахгүй одоо ингээд өдөөсөө сургууль мургуултай. Чи ингээд өдөр болгон ажлын цагаар лооцсон бариад энэ ч зураг над руу явуулаад та заяа. Суултий. Гүчи ой. Сингэлийн гадаа оч. Төрөмчөөрөө Батамгалангийн гадаа оч. Дараа ингэж байгаа байхгүй. Өөр алах ташдаг өгтөдөө оруулж авчихсан. Ганц нэг үзүүлэлттэй би ганцаараа Жүжиг. тэгээд янгот баг хөөгөөд чи барьжсэн доотор хатсан манай. Одоо энэ хараа төрд ажиллаж байгаа хүмүүс нь ингээд нэг хамгаалагчийн чанартай зогсож байгаа. Тэгээ хараа. Жижүүрэнд Ингээд нэг хамгаалагчийн чанартай. Тэгээ Монголын төрийн алба нэг иймэрхүү харахад сайхан залуучууд ингээд хутлаа шаагаад хуурамч чимийг өгшүүлээд та нар уг нь хуурамч чимтэй эвлэрэхгүй байж та нарын үр хүүхэд бидний нийгэм сайн амьдрах нах энэ дөө. Дээр чи нэг хулгайч ирээл ингээд нам яриа суугаад тахад гөлөгөөд ингээд юу ч удаагүй шиг дугаа суугаад тах юм. Харахад нэг сайхан залуучууд. Гэхдээ салбарыг чи буцалж ш таахын дүнрээ. Гү тийм биз дээ. Тийм үгүй юу? Ингээд нэг сайхан залуучууд үүдэнд нэг хамгаалагч шаагаад зогсоод байд. Тэ? Төөрхи ингээд мөн мэрэгчлэлтгүүд нь бичиг саасандаа дарагдсан ингээд ажлаа ясыг сууж идэг. Дээр нэг дурак худлаа гуцаал хурал гэж шоу шаагаад сууж идэг. Ядж яхад баригдлахын мэрэгжлийн бус юм өө чаавас нормот юм аа мэдэхгүй хөөрхи. Ингээд хөөрхи албаа агшд мөрөөрөө сайхан ажиллаж байна. Ажил нь сайн уу? Сайхан аврагдж байна уу? Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна? 14-5 жил. Хөөрхи бичиг цаасандаа дардуулаад цагаас цагийн хооронд тийм ээ? Ингээд сайхан ажиллаж. Тэг хийгээл тий. Ингээл чадлаараа ингээл тултал ажиллаж байна тийм үү? Сайн байна. Танд амжилт хүсье. Тэг хамгийн гол нь тухайн салбарт ингээ мэрэгжлийн чадaltaй боловсон хүчин удирдах энэ байгууллага өшөө илүү үр бүтээлтэй ажиллана шүү дээ. Тийм биз дээ? Тэгээд нэг улс төрийн томилгоогоор ингээл балаа юмнууд ирээл намын одоо танай барилгын хөгжлийн төвийн санхүүгийн дараагаар Батамгалан Баян зүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны нэг хулгайч авцраа тавьчихлаа. Хулгай их гэж байгаа. За хууль эрх зүйн газрын дараагаар нь бас нэг хулгайч энэ гэдгийг мэдж байгаа. Гэхдээ нам дагсан хүмүүс бүгд хулгайч байдгийг. Тийм. Хой. Яг юм байдгийг. Намд хүмүүс хулгай их гэж ордог. Амар хялбар аргаар амьдрах гэж ордог юм аа. За ёо. Тэгээ Баян зүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны хэдэн паразит тороолууд энд ирсэн. Багаараа яадыг. Багаараа хулгайч хулгай хийдэг. А нэг бол багаараа тоглолдог. Сагсан бөмбөг, хөл бөмбөг те. Энэ байгууллага дээр багаараа ирж тоглох гэж байгаа наа хулгайч нар чинь. Хулгай их гэж байгаа. Ийм штэ. Тэгээ одоо ингээд өөрхийн мэрэгчлэн хүмүүс нь ингээд өөрхийн нэг юм уу мэдээж дарах юм болсон айгаад ингээд дуурч чадахгүй. Тэгээд өөрхийн бүх хамаг их ажлыг хийн. Энэ мэрэгчлэнгүүд. Хамаг их ажлыг энэ мэрэгчлэнгүүд хийн. Тэгээд дарга нь худлаа гуцаад өрөөндөө нэг үнэтэй машин унчаад ирээд туслахаас солино. Нарийн бичгээс солино. Байгууллагын дарга нар солигдох юм бол дуракуудаа нэгдүгээр автобусандаа сууж ажилдаа ир төрийн машиныг хураалга ойлгосон уу? Зарж борлуулж тэр нийгмийн одоо тий амьдрал хэцүү байгаа тэр салбарт нь зарцууд, эрүүл мэндийн салбарт дампуурж хэцүү байна. Тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна. Нэг юм хурган даргад машин унуулах 100 саяар машин авч өгөх ёстой юм уу? Та нэг туслахтаа ярваасан хаана уу? Заана уу хулгайчууд? Тэ? Гэр юм биш үү? Тэ? За цагтаа ирсэн байна. Сайн байна ахын тоо. Энэ гадаа энэ хүн нэг лоодсон бариад ирсэн юм байна л да. Лоодсог нь хулгай явчих. Одоо ингээ барилгын хөгжлийн төв гэдэг одоо өөрхий. Ахын тоо чи бол дарга дамжуулаарай. Энэ ингэсэн байна. Санхүү хэлцийн дараагаар нь сонгон шалгаруулт төр Баян зүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны хүн иржээ. Батамгалан томилсон гин. Энэ хүн өөрөө мэрэгжлийн бус хүн. Трактор компани механикийг мөн үү? Барилгын хөгжлийн төв ерөнхий инженер зөвлөх инженерийн суудлал дээр суулгацсан. Тэ. Одоо ингээд дээр үл үндсэндээ нээлттэй алганы өдөрлөг судлаа шаагаад мөнгө хүрээ байж. Аль гараа гадаа нь зогс. Гадаа нь зогсцоо.
Нааша өнөөдөр нааша зогс. Надтай тэмцгээд хүмүүс иргэсэн. Ирсэн гээд над руу аваа холбогдсон. За энийг харъя. Чи дэс нэг барьж тэр доор барьж. За төрийн өмчийн орооны компаниудын удирдлагыг сонгон шалгаруулалтгүй томилж байна. За энэ цэнгэл бол насаараа дарга гэсэн нөхөр заяа. Энэ хогийн уулгаач хараа. Чи төрийг бузралж шин навшаа. За энэ төрийн албыг жалга довны шүлжээгээр удирдахыг зогсоо. Мөн үү? Энэ бол трактор компани механик хүн. Барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерийн суудалт ингээд сууж ин дурак. За наадуудаас 50%. Улгаас нарыг газар 50. Газар хай бүгдийг. Эднийг өрж. Улгаас нар төрийн хуулийг бол үндсэндээ эднэр бол бузралж штэ навшнууд аа. Ингэж болдго юм уу? Төрийн хуулийг уландаа гიშгэж байгаа бол иргэд та нарын зурган дээр гიშгэн улгаас нараа заяа. Газар 50. Улгаас нарыг алга ташдаг нөхдүүдэд оруулаад. Одоо энэ гурлын гишүүн Бачааргал хараа. Энэ Бачааргалын допикоор томилсон штэ. Аа? Үнэн штэ тий. Нэг навшнуудыг үүдэнд нь тавиад ингээд сууж. Нэг юма зэгцэлж дараагийн бузрыг харуулахгүй бол өмнөх бузраа зэгцэлж чадаагүй дараагийн бузрал руу орж орохгүй байна. Чи одоо нэг хитэн залуучууд өшөө илүү чамтай үс бодлоо нийлүүлэх хэрэгэд байвал цуглуулад энэ ч өдөр болгож жагсаал явах шүү заяа. Чамайг ирж байгаад баярлж байна. Тий. За ингээд энүүгээр 50. Энүүгээр 50ч. Энүүгээр өргөжлүүлээд 50 заяа. Тэгээ наадхаа хараад ингээд суултыгээ байж. Ингэж тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр яг иргэд ингэж тэмцчихэж лоодсон барьж энэ дуракуудыг зайлуулахгүй бол тэгээд нэг хулгайч ирдэг томилогддог. Нэм ажилчтанд гөлөг шиг юм дуурахгүй. Тэгээд нэг засаг солигдохоор нөгөө хулгайч нь явна. За нэг дараагийн хулгайч ирнэ. Тэгээд нэг бүтцийн өөрчлөлт хийн. Тэгээд тороолуудаа ажилд авна. Тэгээд хулгай хийн. Төрөөчөөсөө төрөөсөө дөөсөн хүмүүс аатагээ торигдол Монгол ардын намын эдэн хулгайч нар шоронд орж байгаа шүү дээ. Тогтох сүрэнгээд нэг хулгайч сая 460-ыг торигдож байгаа эрүүл мэндийн шалтгаанаар гарсан гэж байна. Яг л эдний жишээ шүү дээ. Эдний загвар шүү дээ. 50 бих гээд эрчим хүчний сайд байсан хүн шоронд орлоо гэн хоригдлоо гэн. Хулгайч нар яг ийм юмнаас болдго юм аа. Хариуцлага гэж энийг хэлдэг. Өмнө лоодсон бариа та нар зогсцаая. Ойлгосноо ингээд зогсоодог. Хулгайч нарыг ингээд 50 заяа ингээд иргэд хараг. Ичдэггүй маа. Цэнгэлээ ой. Чи нэр үнэхээр золдон байна. Заяа. Лалрын юм хийж заяа. Ичиж амьдраач чи. Дөөслөдөө идэргээс ингээд намайг цагдаад өгнө гэжсэн. Үг биз таа минь за үг. Харъя улгаачаа чамайг. Чи насаараа дарах хилээ юу гээгүүд цэнгэлээ ой. Чи бага хууль ус томилгоо шааж шít. Чи өнөөдөр барилгын хөгжлийн төв дээр мэрэгжлийн зөвлөх инженер, ерөнхий инженер хүн томилогдох ёстой суудал дээр чи сонгон шалгаруулалтгүйгээр Монгол ардын намын нэг хогийг авцараа тавьчлаа шít. Хог шаар шавхрууг авцараад энд нь тавь улгаач чиг. Энүүгээр нь тавиад хараад ингээд тэмцээ байж заяа. Тий. Сайн байна ахын доо. Ахад түүн таны баярыг үздэг шүү дээ. За баярлалаа ахын доо. Ахын доо инхээр та нарын ирээдүг энэ хулгайч нар бузралж байгаа юм. Одоо та нар ингээд сайхан инженерийн сургууль төгсөн байгууллагт орыг үл та нарыг авахгүй. Тийм ээ ахын доо. Тэр анхаарахын тайвал одоо та нарт буруу үлгэр зураад үзүүлдэггүй үний юм ярьдаггүй юу? Би өөрийнхөө хүүхдүүдийн төлөө бас энэ бузруултаа ингээд тэмцээл авслуудаа илэрхийлдэг шүү дээ. Үнэн ч юм байна шүү дээ. Үнэн биз ахын доо. Дандаа үнэн. Чи одоо хэдгээр ангөө? Одоо би 2 дугаар курс. 2 дугаар курс уу? Аль сургууль уу? Энэ хойдлын барилгын Барилгын коллеж. Тэгсэн чи энэ араа трактор компани механик хүн барилгын хөгжлийн төвөнд даргаар ирсэн байгаа байхгүй. А чи ирээдүйд энэний дарга болох боломж байхгүй. Ягаад гэвэл чи намд орж энэ шиг хулгайч нарт долгонохгүй бол те өөдөө гарахгүй. Тэгэхээр Монголд яаж өгчих юм? Чи ингээд механик лавер ороод ганц үг хэлчихгүй яг уу? Аа. Оюутнч зүгээр үстэй. Хэрэггүй. За баярлалаа хэнд. Та нар одоо ингээд ангаар ирээд өдөрт нь энэ ч лоодсон бариад энэ ахтаа туслаад эсэргүүцэл илэрхийлж энэ хулгайчийг зайлуул салбарынхаа үнийг зөвлөх инженерээр томилуул заяа. Үнийг даргаар. Гэхдээ та нарын дээрээс та нар сураад хэрэг алга шүү дээ. Ямар сургууль төгсөөгүй нэг намын хулгайч ирээд энэний дарга болж шүү дээ. Тийм биз таахын дөө. За окей амжилт хүсье. Өөрхий энэ дүү сая үзлодлоо илэрхийлэл явж шүү дээ. За ийм байна. Энд чи ингээд лоодсонго бариад зогсож өгшөө заяа. Чи өдөр болгон зогсоороо. Тэгээд над руу зураг явуулаад байгаараа мэдв. Тэгээд чадвал өшөө олуулаа болоороо заяа. Аа? Тэгээд над руу зураг явуул би ороод бай би. Одоо тэгээд болохгүй бол би бас нэхэд оноогоос зав гаруул эх 7 оноогоос хоёлаа төрийн өмчийн орон дээр цэнгэл дээр очицээ. Хулгайч дээр очиж за. Энэ үд насаараа дарах хийсэн даргын өргөн араа шигэд эдний хатам аав их хурлын гишүүн байсан. Төмөр замын дарга насаараа хийсэн. Нэг коммунист өвгөн байдгийг. Тэгээд даргын өргөн гэхээр ингээд даам гараа шааж. Мовч сэрэлс хулгайчууд ингээ бүгдийн нүр газраа хүрнэ дэрцээ. Тэр цонхмонхоор нь 51. За би явлаа заяа. Чи ингээ энэ ч зогсч. Битэн шантар. Одоо
Эрдэнэс Монголын гадаа хой. Эрдэнэс Монголыг татан буулгаж 500 тэрбум төгрөг хэмнэ гэж бодож байгаа бол иргэдээ. Эрдэнэс Монголын гадаа ирж жагсаад иж тэр мөн зандар шатрын сугны үсийг зайлуулъя. Тэр бол зүгээр эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт орох ёстой 100 тэрбум төгрөгийг зүгээр үрээ шааж байгаа. Өчигдөр юу гэж шааж ийн гэ? Солонгос руу хитэн инженер бэлтгэхээр явуулж ийн гинэ. Манай боловсролын салбар гэж нэг манууха байхгүй юм уу? Хүүхдүүд сургууль төгсгөрөө боловсролын салбараар дамжаад инженер техник ажилтан болоод мэрэгжлээр ажилд ордог үстэй. Одоо боловсролын салбарын ажлыг нэмээ Эрдэнэс Монгол компани бэдка хийсэн сууж шин. Бузралж энэ салбарыг. Хэдэн зуун тэрбум төгрөг үржээ. Тий, өнөөдөр энэ барилгын хөгжлийн төвийн дараагийн асуудлыг мухарлж хийж дараагийнх нь Эрдэнэс Монголын дараагийн асуудлыг мухарл. Өнөөдөр Эрдэнэс Монголын захирал хэдэн төгрөг вэ? 35 сая төгрөгийн цалинтай. Найзуудаа ажилд авсан. Найзууд нь 12 билүү 3 сая төгрөгийн цалинтай. Эрдэнэс Монголын одоо гэлцийн захирлуудаар ажилд орвол сонгон шалгаруулалт зарлж байгаа. Мундаг залуучууд очиж тий шалгаруулалтанд ороорой. Энийг иргэд харж байгаад нээлттэй сонгон шалгаруулахгүй бол сонгон шалгартаа тэр Эрдэнэс Монголын захирал энэ хараа. Сонгон шалгаруулсан гэж худлааш яагаад өөрийнхөө 5 найзаар хуурамч анхаад өгүүлээд 5 үнэ сонгон шалгарсан гэдэг тэнд ч дараагаас утсан. Одоо яг энэ Яг тэгэх гэж байгаа заа юу. Энэ яг тэгэх гэж байгаа. За акаа өгшөө. Энэ наана зогс тэмц. Одоо энэ барилгын хөгжлийн төв дээр одоо ингээд хэдэн өдөр болгон тэмцэж энэ улгаачийг зайлуул. Эрдэнэс Монгол дээр ялгаагүй зайлуул. Чиний хоёр ихчтэй ирсэн юм да. Тэнд лоцсон барьж жагс ихч хоёр ихч. Гааны худлаа гуцаал цагдаа дууднаар улгаачуул цагдаа дээр ажил хийхгүй. За наана ингээд жагсч юм дөө. Өшөө олуулаа удаа жагс за. А би тэгээд зав гаруул ингээд өдөр болго ирээ. ингээд өдлөөдлөө чи ирээд ингээд дай маяг хийгээд ингээд ингээд намтуухан болчихлоо. Үүний өмнө юу болсон бэ? Энд вирусод нэг алгадаж тэгээд нөхдөд болсон. Хой. Энэ чи мөнгөөрөө хэвлж ирсэн чиний өмч заяа. А энэ нийтийн өмч. Эднэр чамааг хөөх ирэх байхгүй. Тэгэх юм бол цагдаа дуудаар заяа. За түр баяртай. Цагдаа дуудсан. Хөөе чи цагдаа дууд. Улгаас нэрийг. За түр баяртай. Өөс Батамглаа навшаа. Чи өнөөдөр барилгын хөгжлийн төвийн санхүүгийн газрын даргаыг хөөш нөө сонгон шалгаруултгүй өөрийнхөө баян зүрх дүүргийн тороодыг авцар тавьсан. Ичээч улгаачаа чи. За одоо ингээд улгаас нар руу араас нь явна. За түр баяртай.